Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкастаас ярьж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ сүнсний тандалтын тухай ярилцахаар бодлын эзэн сургалтын багш Инхцайтаа сууж байна. Одоо сүнсний тандалт гэхээр одоо яг шинэ ойлголт байгаа юм. Одоо хүмүүс чинь тэнд үзмэрч лам бөөдөр очихоор өөрийгөө юм уу хувийн асуудлаа дандаа үзүүлээд байдаг шүү дээ. Одоо яг нөө тандалт гэхээр яаж танддаг вэ гэхээр яг өөрөө ингээд нөгөө сүнсэн төлөв аав гэж ярьдаг л та бид нэ. Өөрөө нөгөө сүнсэн дээр төвлөрөөд тэгээ тухайн оны яг сүнс рүү төвлөрөл үсгэснээр ингээд сүнсний ондох мэдээлэл солилцох процесс явагддаг. Тэнгүүд за тэр нөгөө энгийн нөгөө үзмэрч буул ам өдөр дээр ингээд очиод асууж байгаа асуултууд ерөөхдөө нөгөө ахын шинжтэй яг энэ реалиг амьдрал дээр суурилсан. За тэгээд яг тархины одоо бие гэж итгэдэг тэр амьдрал дээр суурилсан асуудлууд яригддаг гэх юм уу? Яг энэ сүнсний тандалт дээр болохоор тэр чигтээ одоо тэр тарих материалын амьдралаас цааших бүр далтад байдаг 99% далд ертөнцийн чинь тандна. Далтад байдаг 99% далд ертөнц гэхээр одоо зарим нэг хүмүүс ойлгохгүй ч магадгүй. За энийг болохоор энгийнээр ингэж тайлбарлана. Бидний энэ махан бие тэгээд түүнд бие гэж итгэж явж байгаа тэр нөгөө амьдлаг сүнсийг тээж байгаа бие гэж итгэж байгаа энэ зүйлс болохоор яг нийт одоо бие гэдэг башхуйн тэ дөнгөж 1% нь хүрэхгүй тийм л одоо зүйл дээр бид нар амьдардаг гэх юм уу? Цаана тэр 99% одоо далтад байх бидний одоо нэрлэхээр язгуур сүнс. Тэр нь болохоор маш олон төрөл авалтуудын туршлага туулал тэр нь бүр нэг станднаас ахуулаад ургамал амьтан юу байдгийг те хүний амьдрал тэгээд цаашлах бол бүр босод одон гараг ертөнцүүдээр ч гэсэн ингээд төрөл авалт гэсэн өндөдтэй тухамсрууд сүнсэн дотор язгуур сүнсэн дотор багтчихдаг. За одоо нөгөө сүнс сэрнэ гэдэг нэг ойлголт гарч ирчээд байгаа шүү дээ. Сүнсний сэрэлтгээд тэр нэг юу гэсэн үг гэхээр урд нь бол бид тэр дахиараа амьдарч болж ижээ. Гэтэл энэ дотроос тэр далтад байх 99% сэрж ихснээр бид нар илүү өндөр ухамсартай, илүү өндөр чадамж, мэдрэмжтэй тий илүү амьдлаг одоо энэ далд ертөнц рүүгээ түүний чадрыг гаргаж амьдрах цаг нь болцсон л гэсэн үг. Яг хүн болгоны сүнс сэрээд байна уу гэхээр сүүлийн үед сэрэлт айгүй их болж байна. Нэг жил гарангийн өмнө ч юм уу. Тэрнээс урд нь бол цөөхөн тооны одоо сэрэлтүүд болж исэн. Тэгээд тэд нь одоо ажиллаа хийж эхэлснээр дараагийнхаа сэрэх гих мэтлэн одоо сүнсний сэрэлтийг хэдий хэрийн хүмүүс авч чадчих байна. Тэр хэмжээгээр амар хүрээнд хамарч байна тийм. Дэлхийд ирэх амьдрал өөрөө маш өндөр ухамсар мэдрэмжтэй одоо нэг гэгэрлийн үе гэж ярьдаг штэ тийм үе рүү орно гэсэн. Одоо энэ сүнсний тандалтаар тэгээ одоо хүний юу н гарч ирэх вэ? Одоо юугийн тандаж юу өөрөө сүнснийгээ ямар мэдээллүүдийг одоо олж авах гэсэн үг? За ер нь бид нар яг одоо нэг эго буюу би гэж ярьдаг. Одоо энэ ухамсар мэдрэмжээ би сүнс гэд нэрлэж байгаа. Далтад байгаагаа язгуур сүнс гэдэг үг хэлсэн тийм. За тэгэхээр тандалтаар яг юу гарч ирэх вэ гэхээр тэр язгуур сүнс чинь энэ төрөл авалтандаа одоо ямар зорилго хийж ирсэн сүнсний зорилго. За тэр сүнсний зорилго нь хэдэн үе шаттай юм тийм. За тэгээд тэр зорилгоо биелүүлэхэд тулд сүнс өөрөө ямар өгдөл чадамжаа одоо тээж хөрүүлж байгаа юм гэдэг. Одоо энэ бие сүнс гэсэн үг. Тийм бие сүнс рүү тэр чадамжуудаа өгсөн гэдэг нь гарч ирдэг. За ерөнхийдөө болохоор ингээд сүнс гэдэг ойлголтыг гээ бүр өргөн цар хүрээгээр наваад ярих юм бол за одоо жишээ нь би бол инхцаяа тийм инхцаяа гэдэг энэ бие сүнс. Энэ туулаад одоо дараагийн төрөл авалтаа их хэрэггүй өгөх шүү дээ мэдээж тийм өхөл тохиолдно. Энэ үед миний энэ цуглуулсан миний тархины штэ тий цуглуулсан дотоод ертөнцөөс удирж ирсэн энэ бүх туршлага туулал мэдрэмж мэдээллүүд
бүгд ингээд файл болоод за зөв компьютероор бол файл болоод хадгалагдчихдаг. Тэгээ энэ нь болохоор бүр яг язгуур сүнсийнхээ хувьд ярих юм бол нэг маш жижигхэн файл нэгцээ гэдэг бол маш жижигхэн файл одоо зөвхөн нэг Word-ийн зөв нэг нэр өгөө хадгалсан одоо юм юу файл болоод хадгалагддаг гэсэн. Гэтэл язгуур сүнсэнд асар их том мэдээллүүд байна. Тийм жижиг файлууд байдаг. Тэгээ тэд нар ингээд нийлэхээрээ язгуур сүнсний тэр одоо тийж байгаа тэр бүх туршлага болж ингээд хөндлөгдөг гэсэн. Одоо тэгээ сүнсний тандал дээр болохоор энэ бүгд нь гарч ирнэ шүү дээ. Тэр язгуур сүнсэнд байгаа мэдээлэл өөх дээр ирсэн мэдээллүүд нь сүнснийхэн мэдээлэл. Тэнгууд чи язгуур сүнс өөрөө ингээд маш ухаалаг систем. Өөрийнхөө алтаагцсаж илүү тэ нөө гэрэлтэх чадвар сүнс угаасаа гэрэлжтэй тэ гэрэлтэх чадамжаа нэмэх сүнснүүд ч бас цаанаа өөрийн зорилго хүсэл өгдөлтэй. Тэгээ тэрийгэ биелүүлэхийн тулд энэ төрөл авалтаараа өөрийнхөө алтаагцсах тэгингээ том одоо зорилго өгдлийг биелүүлэнгээ бас ингээд алдаагаас давхар алдаагаас явдаг. Ийм одоо туулалтай. За тэгээд энэ дэлхий дээр төрөл авалт хийгээд байгаа энэ сүнснүүд гэж яриад байгаа. Бид нар те ер нь яадаг гэхээр бүгдээрээ нэг дэлхийн одоо санскара гэж ярьдаг үлийн өрийн давтамжинд ингээ хүлэгдсэн одоо умартцсан те цаана нь баг язгуур сүнс нь юу байгаагаа ч мэдгээ болцсон тийм төөрөгдөлд орсон байдаг. Тэгээ эндээс гарч чадахын тулд бүгд энэ дотоодод байдаг энэ сэтгэлийн шарах гэж ярьдаг энэ зүйлтэйгээ нүүр тулж иж сэтгэлийн шарахгүй болж иж те шархнасаа одоо шархаа эдгэж иж тэг шархууд нь үргэлж бидний суралцах хэрэгтэй зүйлсүүд байдаг. Хайр, инрэл, төсвөр, төвчээр одоо юу байдгийг тэд нартай суралцсангаа ингээл одоо явж байдаг. Тэнгүүд энэ язгуур сүнс бие сүнс рүү үргэлж дотоодоосоо одоо нэг эсүүд буюу бидний бие сүнсүүдийг явуулж байдаг. За хүний махан биеийг ингээд 100% ингээд бүтнээр наваад үцхэд бид нар эсээс тогтдог штэ тий. Тэгвэл язгуур сүнс маань бас эсээс тогтдог тэр эс нь бидний бие сүнснүүд байдаг. Тэгээд тэр язгуур сүнс чинь бас доод татамжийн хүн эсүүдийг нь бид нар доод эс гэж нэрлээд дээд татамжинд байдаг. Энэ татамж гэдэг нь ухамсарын төвчний татамж ярьж байгаа. Одоо илүү өндөр ухамсартай дээд эсүүд одоо энэ арган амьдралтай ойр тий одоо доод татамжинд ухамсар мэдрэмжинд байдаг эсүүдийг бид нар доод эсүүд гэж нэрлэж байгаа. Энэ доод эсийг зүгээр ингээд ярих юм бол одоо нөгөө альбин тэрэндээ ингээд нөгөө хар сүнснүүд тэгээ ягчаас одоо сүг юу байдгийг тийм тэд нэрлэлт өөрөөр хэлбэл завсын ертөнцид гаццсан тий ухаарах хэвээр ухаарлуудтай одоо өөхөхтэй юунд итгэж үнэмшээд өгцэн яг тэрүүгээрээ ингэж нөгөө оршоод тэр доод давтамж алганд ингээ хуваалагдаад байж байгаа гэсэн. Одоо тэгэхээр нөгөө бөөнөр маань одоо альбин тэрэн болгоцсон байна гэдэг яриад тэр одоо доод өөрийнх нь л доод гэсэн үг тий. Одоо ингэдэг байхгүй. Жишээ нь бие сүнс буюу за одоо их цаяа яг одоо миний тархин дотор миний ухамсар мэдрэмжийг бүртгүүлдэг язгуур сүнснээс оруулж ирсэн дээд доод эсүүдийг нийлбэрээр би өөрийгөө бүтээсэн байдаг. Би өөрийгөө бүтээгээд байгаа юм биш. Язгуур намайг бүтээгээд байгаа юм. Цаанаасаа өгдлөн тэгээ ирсэн байна. Төрхтөө л одоо тэтэртэй зүгэрч байна. Тийм төрхтөө тэтэртэйгээ ирнэ. Тэрнээс гадна төрхтөө л бид нар ингэж байгаа штэ. Эцэг их талын удмын үйл өөрийн давтамжинд бидний удамдаа одоо ухаарах хэвээр ухаарлуудаа өөрхөн сүнсний чадамжиндаа тохируулаад өөрнө. Тэгээд дээрэс нь өөрхөн тэр язгуур сүнснийхаа үйл өөр тэр доод давтамжинд одоо дэлхийн санскараад гэдэг үйл өөрөнд барьцсан тэр үйл өөрөдөө ухаарч иж одоо явах гэдэг шүү дээ. Тэгээ энэ гурван үйл өөр. Энэ гурван үйл өөр тохирсон доод дэс түүнийг даван туулж чадхад нөлөөлөх дээдэс гэдэг ийм зүйлүүдтэй ингээд төрдөг цаанасаа. Ийм өгдөлтөй ирэх нь шүү дээ. Тэгээ хүний амьдрал чинь ингээд дөнгөж төрөл авалтаас ахуулаад төрлөө те одоо жишээ нь ингээд 30 хэдэн жил амьдралаа. Энэ цаг хугацаа болгоно энэ дээд статусууд ажлаа хийгээд ухамсарлснууд нь солигдож идэг. Тийм учраас хүн яг энэ үргэлжлэндээ нэг зангаараа байхгүй
өөрчлөгдөж идэг. Бие сүнс бас давхар өөрийгөө хөгжүүлээ явж шүү дээ. Тийм бие сүнсний хөгжлөөр дамжуулаад язгуур сүнс хөгждөг юм. Хөгждөг. Тийм. Тэнгуут одоо ингэдэг байхгүй жишээ нь за ерөөсөө архиудгүй байсан чинь гэнт архиумаар санагддаг болоод тийм. Гэнт ингээд архинд бүр живх живхтэй нэлийн хүчтэй живээд уух идэх бүх боломж болцоог хайдаг, нөхцөлийг бүрдүүлдэг, тийм хүмүүстэй найзалдаг тийм. Ингээд нэг жоохон сэтгэлийн шанал нь мэдрэгдэнгөө шууд уучдаг. Ийм төвшөнлөө хүмүүс ороод ирж ийн гэдэг чинь зүгээр байж байгаад ийм болчихно гэдэг чинь нэг тийм уудаг урд төрөл авалтын архинд дандчихсан тий доод хэсийг язгуурсанс оруулаад ирчих. Энийг засаадах. Энийг засаж чадах төвчээр өгдөл өндөртэй тий ухаарл ихтэй нэг дээдс оруулж ирээл энэ хоёрыг болуулдаг гэсэн. Тэгэхээр тэр ухаарлыг нь авчих юм бол хүн ухамсарлцахаар одоо донтолноос гарчдаг шүү дээ архит тамиг татгаа болждаг ч юм уу тийм ухааруулах гэдэг процессын дээр л энэ одоо сүнсний хөгжил явдаг байхгүй. Ухаахаар ядгийн давтамж нь дээшлэнэ. Урд байсан давтамжийн ихтгэл өмжлөн илүү дээд давтамж руу орно гэсэн үг. Ингэснээр тэр доодс дээдс болж хувирна гэсэн үг. Зөв. За тэгэхээр одоо сүнсний сэрэлт гэдэг нь тий. Сүнсний сэрэлт авсан хүмүүс одоо сүнснийхээ тандалтыг хийлгээд байна. Одоо сүнснийхээ тандалтыг хийлгэжэл одоо сүнсэн сэрцэн байна гэсэн юм хэлчихэж штеп. Ийм өгүүлбэр өндөр хийлээд өчтөө. Одоо тэгвэл энэ хүн цаашаа яах ёстой лээ. За тэгэхээр ингэдэг байхгүй. Төрөөнийхийг нэг жоохон юмараа тасгачаа. Би сүнс гэдэг юм дотор чинь би гэж бодож ирсэн чинь би биш те. Олон төрлийн авалтуудын ингээд одоо нийлбэр дээд додсод нийлбэрээр тэр хүний ухамсар буюу одоо тархинд бүрдсэн байна гэсэн үг. Тийм байна. Тэгээд додс тэгээд дээдстэй нийлээд би сүнсний ухамсар мэдрэмж бүрдсэн гэсэн үг. Тэгвэл төрөний тэр уудаг додс жишээ нь ороод ирэхэд те тэр уух мэдрэмжүүд сэтгэлийн шаналлууд нь тэгээд тэр ухамсар нэг ороод ирэхээр шууд бидний ухамсар мэдрэмжүүдтэй дундчлагдаад шууд нөлөөлж эхэлнэ. Тэгээд мэдээж уудаг гэдэг учраас тэр уух донтолтонд авч байгаа учраас тэр доодс маш хүчтэй байхгүй юу? Тэрнээ өөрийгөө шууд автуулна. Тэнгүүт одоо бид нар ингэдэг. Одоо энийг зөв хүний зан аншиндаа төсөөлүүлэхэд бид нар одоо доод давтамжийн зан аншин сүрэг одоо хандлагатай ах юм бол сүрэг үйлүүрээ бүтээгээд сүрэг давтамжиндаа өөрчлөөд идэг. Тэгвэл яг өөр дотор байгаа тэр дээдс буюу энэ дээд одоо зан чанаруудаар төвлөрөхөд хүний амьдрал шууд ингээд доод давтамжийн үйлүүрээсээ дээд давтамжийн үйлүүр ороод ирдэг. Тэгэхээр зэрэг энэ хүний амьдрал чинь ингээд маш богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой. Тэнгүүд дээд хэсэн дээрээ төвлөрсөн амьдрал доодсээ одоо богино хугацаанд засаж чадна. Тэр энэ сүнсний тандалтан дээр энэ одоо ухамсар дотор чи яг хин байгааг хэлээд өчгөөр засахад ойлгочоор одоо ойлгомжтой болчоор юугаа яаж засах нь тодорхой болоод амархан пүргэн хугацаанд засах боломжтой болох нь шүү дээ. Тийм. Тэнгүүд зарим хүнийх ингээл нэг 4-5 хүн дээд доодстэй тэгвэл зарим хүнийх 10 дээрээ байдаг. Тэгээ 10 дээрээ байгаа нь мэдээж ухамсар тэлцэн хүнийх л. Одоо тэгвэл энэ дээр юу яаж болох вэ? Дандаа доодстэй юм уу дандаа дээдстэй байж болно. Одоо таналт хийж яхад тэгээ бүр 8 доодстэй. Тэгээ тэр бол зүгээр л ямч дээдс байхгүй. Тэгээ тэр хүний зан аншин маш хэцүү засаж янзлахад. Яг л тэр хүн дээдс алга. Тэр дээдсгүй хүн одоо дээдс байхгүй нөхөр доодс одоо юугаар өөрөө одоо тэр бие сүнсээрээ засах тул өөрөө тэр одоо тэр доодсуудын ухаарлаар явна. Нөлөөлөх дээдс байхгүй. Гаднаас л одоо нөлөөлөх. Тэгэхээр нөлөөллүүдийг авчиж. Уг нь хүн өөрөө өөрийгөө засах бүрэн чадвартай. Өөрөө өөрийгөө ангаана гэдэг шиг ухамсар хүртэл өөрөө өөрийгөө ангаадаг байхгүй юу? Доодсуудын дээдсүүдэн засаад. Ингээд сүнсний өөрөө өөрийнхөө ерөөсөө өгдөл ингээ өөрөө өөрийгөө л хангаах бүх төвшин. За тэгээд ерөнхийдөө сүнсэр болохоор өөрөө өөрийгөө хангаах чадaltaй. Тийм, махан бич өөрийгөө хангаана, ухамсарч өөрийгөө хангаана, сүнс өөрөө өөрийгөө хангаана ингээ бүх төвшөнд дандаа өөрөө өөрийгөө хангаах системтэй.
Сүнсний сэргэлт энэ хоёр ямар ялгаа вэ? Сүнсний сэргэлт хоёр. За одоо ингээ хүмүүсийн сүнсийг тандаад үзэхээр түрүүн бас асуусан шүү дээ. Сэрцэн хүмүүс ирээд байна уу гэхээр ер нь сэрцэн хүмүүс ирдэг. Яагвал сүнс сэрэхэд урд нь дахиад амьдарч исэн амьдрал зогсож яг энэ дотоодоос нь одоо нөө зүрхний энэс те өөрөө дотоод дуу болоо амьдарч исэн амьдрал дахны амьдралыг өгөөсгдөг дуу болоонод гарч ирдэг. Ааха. Өөрөөр хэлбэл би одоо яг ингэж амьдрах нь явж утга учиргүй юм байна тий. Би одоо яаж амьдраад байсан? Урд нь албар хамгийн утга учиртай амьдарч исэн дахны амьдрал яг сүнс сэрчгээр утга учиргүй болж эхэлдэг байхгүй. Яг бол татаас нь маш авуу том юу нөгөө 1% эсрэг 99% сэрж штэ. Тэгээд 99% нь өөрхөн сүнсний зорилго өгдлөө биелүүлэх гэж ирсэн юм. Тэгэхэд тархин тий яг тэр сүнсийнхээ өгөл зорилготой нэг чигт гээд зөв замчлагдаа явж исэн бол энэ бол асуудалгүй. Гэтэл хүмүүс дандаа сүнснийхээ өгөл зорилгыг голцоо эсрэг энэ нэг нийгмийн амьдрал хүлэгдээд нэг юм буруу чиглэлтэй явж байдаг. Тэрийг нь засахын тулд энэ дотоод зөрчил үүсдэг. За энийг бас сүнсний сэргэлт гэж хэлж байгаа. Сүнсний сэргэлт нь болохоор за сэргэлт гэдэг нь нэгэнт энэ сэрцэн сүнс чинь тий энэ амьдралдаа удирдлага авах хэрэгтэй болдог. Тархинаас удирдлага авах. Тархины тэр жижигхэн ихтгэл үнэмшил бодлын хязгаарыг тэр дээд доод хэсгийг одоо багтаацсан байгаа тэр жижиг хайрцаг. Энэ ихтгэл үнэмшилтэй айцаар бий болсон хайрцаг. Энийг хязгааргууд тэлээд өөрөө одоо сүнсний тэр их 99% чадамж тэр чигтээ орж ирээд тэгээд сүнс өөрөө удирдлага аваад ингээд дотоод зүрх сэтгэлийн дуудлагаараа бүхнийг чиглүүлэх энэ одоо сэтгэлийн зүрх сэтгэлийн амьдралыг сонгож эхэлдэг гэсэн. Зөв. Гэтэл энийг хийх гээд ахт нь нөгөө нэг тархины ихтгэл өмшил би эго үзэл тэр чигтээ энэ чадамжийг хаадаг. Сэтгэлийн шархууд айцтай тэр чигтээ хаадаг. Энийг хоёр хаалттай амнаараас нөгөө сүнс яацгаар сүнс гачиж ажиллаа их юм бол. Тэр ихтгэл өмшил шархыг ангаах бүх процессыг эхлүүлдэг. Одоо нэг тархины нэг ихтгэл өмшилтэй одоо жишээ нь батар ингээд асар хүчтэй ингээд бусдын төлөө сэтгэл тээсэн юм айгуу том язгаар сэрж яхад зөвхөн хувиачаас нэг одоо өөрийнхөө даваа борлуулах үсэлтэй тийм тархи байвал тэр нэг хувиа атсан үслийг нь дэлгэмэл болохын тулд маш их ихтгэл үнэмшлийн цохилтууд сорионууд хийгддэг. Одоо нэг сүнсний хар шүнтэр яриад тийм сүнсний хар шүнүүд тэгээд бил зүй одоо амьдрал урдны амьдрал нь утга учир уулчин. Тийм утга учирг болохоос гадна амьдрал нь бүтлмөттэй болох тийм. Тэгээ өөрхөө нөө язгуур сүнс маань сэрсэн сүнс маань өөрхөн ажлыг хийх гээл тэр бие сүнсийг шахаж эхэлж байгаа гэсэн. Тийм хувцрыг шахаж эхэлдэг тархиг. Тэгэл одоо нөгөө урдан тархины тестээр нэг чаддаг байсан бүх юм чадварлага болуулаад тархийг 100% бууж өгөөд тархи өөрөө дотоод энэ зүрх сэтгэлээ язгуураа хүлээн зөвшөөрөх төвшөнд очтол нь саранд оруулдаг. Тэгэхээр ингэдэг байхгүй хүний амьдралд тархи гэхээр одоо юу бодож шүү дээ. Тархи гэхээр язгуур гэхээр нэг зүүн баруун тархи гэж яриад байдаг. Ерөнхийдөө бол баруун тархийг язгуур сүнс гэж ойлгож болно. Зүүн тархийг бие сүнс гэж ойлгож болно. Тэнгүү зүүн тархи болохоор яг ингээд амьдрал дээр дандаа логик байдлаар ажилладаг. Дандаа материалын юмыг ингэж ялгамжтай байдлаар хоёр төрөлд ялгаж тэ сайн муу, сайхан муухай, тэ доод гэдээ ангилж амьдардаг. Энэ үзэл байдал нь хүнийг ингээ маш жижигхэн болгож хайцгалдаг байхгүй. Тэгээ энэний эсрэг энэ одоо баруун тархи буюу асар их зүүн чадамж төсөөлөх маш хүч. Тэгээ тэрний далтад байгаа тэр өндөр хэмжээсийн одоо төрөл авалтууд иргэн санагдаж тархи руу зүүн тархи руу юулэгдэх энэ процессыг одоо хүн өөрийн мэдлэгүй ингээд далтад хүчтэй болох. Өөрийн мэдлэгүй бусдад нөлөөлөх чадамж өндөр болох. Яг бол баруун тархинд байсан төрөл авалтууд зүүн тархи руу юулэгдэж эхэлдэг. Нөгөө дээд доод хэсүүд одоо ингээ олон болж эхэлнэ гэсэн үг. Зүүн тархины. Одоо далдын чадамжаа одоо яг энэ ил бодит амьдрал дээр хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Тийм. Одоо манай дээр ингээд нөгөө яг энэ татаад руугаа өнгийгөө сэрж байгаа одоо энэ сүнсний сэргэлтэй ээж байгаа гэж ярьж байгаа нэг бид нар. Сэрцэн сүнснүүд сэргэлтэй ээж. Сэргэлтэй ээж. Буюу
бие сүнс рүүгээ язгуурын чадамжаа юулж байгаа. Энэ процесс. Ингээд ирсэн хүмүүс цаанаасаа хизээж урд нь бие сүнсний амьдралаар амьдарч ирсэн төвшөнд хизээж хийж очтгоо. Одоо энэ галт дээр хөдөлсөн л бол тий язгуурынхаа энэ гүн төвшөнлөл явж эхэлдэг гэсэн. За тэгэхээр энэ сүнсний тандалтаар болохоор сүнс хизээс ирсэн, хизээнээс бүрэн сэрж эхэлсэн ямар үүрэг өгдөлтөнд гарч ирэх юм бэ? Дээд доод эсүүдийнх нь тоо шиг ямар бас өгдөл нь гарч ирэх юм бэ те? Бие сүнсний дотор байгаа дээд дээд доод төсүүд тэгээ хизээ сүнснээс ирсэн байна, ямар үүрэг зорилготой ирсэн байна гэдэг мэдээллүүд сүнсний тандалтаар гарч ирэх нэ те? Энэс гадна одоо бидний нөгөө тарих ингээд бас нэг өөр ингэсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг шүү дээ. Гэтэ энэ нь айц тавцсан үедээ шунлалж хувирдаг. Энэ хайран дээр байгаа үедээ бусдын төлөө гэсэн хүсэл тэмүүлэл болж хувирдаг. Тэгвэл язгуур сүнс гэд нэрлээд байгаа тэр том сүнс маань бас өөрийн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэрийг бас уншиж өгдөг. Энэ уншилт одоо сая сүнсэн дээр төвлөрч хийгдээд байна. Сүнснээс мэдээллийг аваад байна. Эсвэл тэр акашийн төвшөө тэр нийтийн мэдээллийн сангаас аваад байна уу? Ерөнхийдөө бол тандалтыг би өөрөө дотоод тошгоо дээр төвлөрөөд тэр хүний дотоод тошгоо руу хандж хийж байгаа гэсэн үг. Язгуур сүнснээс. Одоо бид нар ингээд одоо хоёлаа чинь ингээд яриад сууж байхдаа адилхан бидний сүнс ч гэсэн хоорондоо мэдээлэл солилцдог. Энэ ямар ч төвгүй байдаг. За өнөөдрийн подкаст ингээд дуусах сүнсний тандалтын тухай нэг удаан уншаад яхав тий. Босно өөр ярих хэрэг юм байна уу? За яг сүнсний тандалт хийлгэснээр хүмүүс өөрөө өөрхөн туулах ёстой тууллаа маш амархан товчлдог. Тэгээ амьдралдаа хайж исэн бүхнээ энэ нь шүү дээ нэрээ юм байна. Ойлгодог байхгүй. Өөрөө юм зорилгоо тодорхойлцоор тэрнийхээ төлөө яаж явахаа мэдчихээр. Тийм. Тэгээд яг нөгөө язгуур сүнснээс язгуурын хооронд байж байгаа учраас дотоод язгуур чи хүлээн зөвшөөрөлтөөр одоо миний амнаас гаргаж байгаа өгнүүд юу нь язгуур нь л хэлүүлж байгаа гэсэн үг шүү дээ тухайн хүний. Тийм учраас тэр үг болгоныг хэлээ яриад сууж байхад тэр хүн дотоодосоо бүрэн хүлээн зөвшөөрөлтөд сонсно. Ядгуул дотоод үгнийг нь гаргаж хэлж байгаа учраас. Тэгэд нэг юм тандалтай айлгцсан хүмүүс тэгэл юу нэг сүнсний замдал руу ордог гэх үү те. Тэгэд сэрцэн сүнс заадаа ингэ боддоо 70 ертөнц чинь сэрцэн байна. Тэгвэл 70-ын эмийг л сонирхож эхэлнэ. 70-д нөлөөлөх амьдралаа сонгож эхэлнэ. Тийм учраас сүнс сэрцэн хүмүүс дандаа 70 ертөнцийн талаар өөрийн мэдлэгөө судлаад тэндээс нэг үнэн одоо ганц нэг үг уншихад ухаарч ойлгоход сүнс чинь тэнтэй холбоотойгоор дотоод бас ч сэрж идэг. Сэргэлт хийж идэг. Сэргэлт хийж идэг гэсэн үг. За одоо подкаст дуусах уу?